Өнөөдрийн хичээл relative pronoun буюу холбох төлөөний үг. Өгүүлбэрийг альва хүн эсвэл эд зүйлтэй холбох шаардлагатай тохиолдолд мөн хүн эд зүйлсийн тухай нэмэлт мэдээлэл өгөх үед холбох төлөөний үгсийг ашигладаг. Хүмүүс дээр who, whom, whose, эд зүйлс which, эд зүйлс болон хүмүүст that, газар болон байршил дээр where, цаг хугацаанд нэмэлт мэдээлэл өгөхдөө when гэсэн холбох төлөөний үгсийг хэрэглэдэг. Жишээлбэл This is the boy. He helped me yesterday гэсэн энэ хоёр өгүүлбэрийг хооронд нь холбож бичихтэй бид The boy буюу хүү гэсэн нэр өгөнд өчигдөр надад тусалсан хүү гэсэн нэмэлт мэдээлэл өгч хоёр өгүүлбэрийг холбож бичихийн тулд бидэнд холбох төлөөний үг хүү хэрэгтэй. The boy гэсэн нэр үг үүнийхээ ард бид хүү гэсэн холбох төлөөний үгээ бичиж өгдгөө. Тэгэхээр тухайн нэр үгийнхаа ард холбох төлөөний үгээ бичнэ гэсэн үг ээ. Одоо бүгдээрээ холбох төлөөний тус тусад нь хэрхэн хэрэглэхийг сурцгаая. Эхний холбох төлөөний үг маань хөө. Хөө холбох төлөөний үгийг бид he, she, they гэсэн төлөөний үгийг орлуулан хүнтэй холбоотой нэмэлт мэдээлэл өгөхдөө хэрэглэнэ. I told you about the man lives next door. Миний чамд ярьж байсан эрэгтэй хажуу хаалганд амьдардаг гэж тухайн эрэгтэйг тодорхойлон нэмэлт мэдээлэл өгөхдөө хоёр өгүүлбэрийг хүү холбох төлөөний үгээр холбон бичнэ. Дараагийн холбох төлөөний үг маань whose. Энэ хүү холбох төлөөний үгийг бид his, hers, theirs гэсэн хэн нэгний эзэмшилд байх, хэн нэгэнтэй холбоо хамааралтай байгаа эсэгт нэмэлт мэдээлэл өгөхдөө хэрэглэдэг. Жишээлбэл Do you know the boy? Mom is a nurse. Энэ өгүүлбэр бид whose буюу энэ хуу холбох төлөөний үг нь his гэсэн төлөөний үгийг орлон түүний ээж нь совилогч хөөг чи мэдхүү гэсэн асуулт байх нэ. Тэгэхээр энэ хүү төлөөний үг маань his буюу түүний гэсэн үгийн төлөөний үгийг оруулж байгаа ах нэ. Дараагийн холбох төлөөний үг маань whom. Энэ хүү холбох төлөөний үгийг бид өгүүлбэрт тусгатгууны үргээр хэрэглэгдэж байгаа нэр үгэнд нэмэлт мэдээлэл өгөх буюу him, her, them гэсэн төлөөний үгс нэмэлт мэдээлэл өгөхдөө жишээлбэл The old woman whom I helped was Mary's grandma. Энэхүү өгүүлбэрт миний тусалсан эмэгтэй буюу her гэсэн төлөөний үгийг нэмэлт мэдээлэл өгөх арилгаар whom гэсэн холбох төлөөний үг маань дараагийн холбох төлөөний үг маань when. Энэхүү холбох төлөөний үгийг бид цаг хугацаа нэмэлт мэдээлэл өгөхдөө хэрэглэнэ. Жишээлбэл Summer is the time when we are on vacation from school. 100 цаг гэсэн хэсэгт нэмэлт мэдээлэл буюу сургууль амардаг цаг гэсэн өгүүлбэрээр нэмэлт мэдээлэл өгөхийн тулд бидэнд when холбох төлөөний үг хэрэгтэй болж байгаа ах нэ. Дараагийн холбох төлөөний үг маань where. Энэхүү холбох төлөөний үгийг бид газар орон байршилд нэмэлт мэдээлэл өгөхдөө хэрэглэдэг. Жишээлбэл A gym is a place where we can play basketball. Чирэгжүүлэх төв бол бид сагсан бөмбөг тоглож болох газар юм а гэсэн нэмэлт мэдээлэл өгөхийн тулд бидэнд where гэсэн холбох төлөөний үг хэрэгтэй байх нэ. Дараагийн холбох төлөөний үг маань which. Энэхүү холбох төлөөний үгийг бид амьтад болон эд зүйлсээр хэрэглэдэг. Did you see the letter which came yesterday гэсэн энэ өгүүлбэрт the letter гэдэг үгийг өчигдөр энэ захидал гэдэг үгийг өчигдөр ирсэн гэж нэмэлт мэдээлэл өгөхийн тулд бид which гэсэн холбох төлөөний үгийг хэрэглэдэг ах нэ. Хамгийн сүүлийн холбох төлөөний үг маань that. Энэхүү холбох төлөөний үгийг ихэвчлэн informal буюу албан бус хэллэгт хэрэглэдэг бөгөөд хүмүн
эд зүйлс амьтан дээр хэрэглэж болтгоо. За жишээлбэл A book that he gave me is very boring. Энэхүү өгүүлбэрт ном гэсэн нэр үгэнд түүний надад өгсөн ном гэсэн нэмэлт мэдээллийг өгөхийн тулд that холбох төлөвний үгийг ашигласан байна. Хүүхдүүдээ хичээлээ дахин давтан үзээд дэвтэртээ бичиж тэмдэглээд дараах тасгалыг гүйцэтгээд багштай явуулаарай. Хичээлийнхээ төгсгөл багш нь фрэз оруулсан байгаа. Фрэзээ орчуулан дэвтэртээ бичээд цээжлээд видео бичлэг хийгээд багштай явуулаарай.